За тэгэхээр энэ нэлээд хэдэн хуулиудыг нэгтгэж хэлсэж байгаа. Тэгэхээр энэ дээр гол одоо энэ парламентын сөрөг хүчний гол одоо хяналтыг тавих энэ зүйл бол төр хороо байгуулах тухай асуудал. Энэ төр хорооны дараагаар тухайн одоо эрх баригч нар олон байгаа учраас даргын зөвлөлт ч юм уу одоо хаанч гэдгийг тэн дээр одоо хүн томилох тохиолдолд бол ихэнхдээ сүүлийн одоо манайха 7 удаа төр хороо ажиллуулсан байна. Тэн дээр дандаа одоо Монгол Ардын намын гишүүдээр ахлуулж энэ одоо ажлуудыг хийсэн. Мэдээж одоо сайн ажилласан төр хороонууд бий. Гэхдээ ихэнх нь бол гурилдсан. Ногоо автобус улаан цагаан одоо хуучин оруулж ирээд тэгээд одоо бүгдийг илрүүлээд ингээд гаргаад явж яхад тэр ногоо автобусны шүүх хурал одоо юу болгож хөөргөө. Тэгэхээр энэ их хурлын энэ хяналтын төр хороог одоо энэ мөлийлгэж ийм одоо асуудлыг ямар ч одоо авч биш хаягч биш ийм байдлаар одоо шийдвэрсэн хамгийн гол одоо асуудал байгаад байна. Тийм учраас энэ төр хороог жишээ нь 32 гишүүн санаачлаад тэрнийгээ одоо санаачсан гишүүн толгоолоод явах ийм одоо боломжийг ерөнхийдөө дэлхийн парламентуудын жишг хандлагаар бол энэ асуудлаар орж байгаа. Мэдээж одоо юу гэдгийг заавал сөрөг хүчин толгоолно гэхээр бас тодорхой хэмжээгээр өрөөсгөлөд. Ер нь дэлхийн практикт бол парламентын практикт бол яг дандаа сөрөг хүчнээр ахлуулна гэсэн юм бас байхгүй гэдгийг хэлье. За хоёр дахь асуудал нь гадаа манай ахмадууд жагсаад байгаа тэтгэврийн зээлийн асуудлаар. Энэ тэтгэврийн зээлийн асуудлаар би Монгол банкны ерөнхийлөгчд Алдан бичгийн уусан өргөлөө төв банкны тухай хуулийн 273-ийн 4-7-оор бол энэ мөнгөний бодлогын хороог Монгол банкны ерөнхийлөгч юм уу альсвал 4 гишүүн санд гаргаснаар одоо хуралдуулах ээлж тусаар хуралдуулах ийм одоо боломжтой байдаг. Тийм учраас энэ ахмадууд гадаа наранд нашиж олон өдөр зогсож байна. Тийм учраас энэ асуудлыг одоо шийдвэрлээч гэдгийг хүсэл тавьсан байгаа. Энэний дагуу өнөөдөр маргааш ерөнхийдөө нөгөөдөр ч юм уу энэ 5 дахь өдөр дотроо багтаагаад мөнгөний бодлогын хороо хуралдана гэж найдаж байна. Зарим нэгэн их хурлын гишүүдэр мөнгөний бодлогын хороонд байгаа миний зөвлөх хин нэрийг одоо яриад ах шиг байгаа. Тэгэхээр манай даваа дор зөвлөх бол энэ ахмадуудын зээлийн асуудлаар ингэж одоо нааш цааш болох нь буруу гэж байр суурь илэрхийлсэн. Тэр нь протоколд нь одоо Монгол банкны тэр мөнгөний бодлогын хорооны протоколд нь байж байгаа. Эсэргүүцсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол зөв ойлгоорой гэж та бүхнээс хүсье. Ингээд ахмадуудын тэтгэврийн асуудал ямар ч байсан нэг 70-30 болох байх. Тэгээд дээрэс нь 24 сараа түүнээс дээшгийг бол тухайн банк нь асуудлаа шийдээд явах ийм одоо боломжийг нээж өгнө гэж найдаж байна. Баярлалаа.